Өнөөдөр хангар спорт ордонд Орхон аймгийн яригдийн золголт боллоо. Тус золголтыг Орхон аймгийн удирдлагууд, Орхон аймгийн Улаанбаатар хотох нутгийн зөвлөл хамтран зохион байгууллаа. Тасан бацгааны өрхөн мөндөцөгчтэй ABS телевизийн сурвалжлага хангар спорт ордонд пост авахтай мэдээлж байна. За өнөөдөр эрдэмтчүүдийн маань одоо их золголт бол энэ зохион байгуулагдаж байна. За золголтыг бол Орхон аймгийн удирдлагууд, за Орхон аймгийн Улаанбаатар хотох нутгийн зөвлөл, за мөн Орхон аймгийн одоо Гандаг хэдийн лам хуургууд маань хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Манай монголчууд уламжлалт цагаан сар гэдэг бол одоо хамгийн том баяр. Хастэйцээ хүндэлсэн сайн сайхныг бэлэгдсэн. Энэ ч утгаараа манай бүддийн шишинтнууд засланамаа хийлэгдэг. Тэгээд аймгийн нэгдсэн заслыг гол нь ноднон болол манай бас иргэдийн урилгыг хүлээж авч Срадорч Номон хаан гэгэнтэн маань ирж энэ заслыг хийж ирсэн. Энэ жил бол одоо манай энд Орхон аймагт үйл ажиллагаа болж байгаа 7 шишний байгууллага тийм бүгд нэгдээд тэгээд энэ ажиллагааг маань мөн дэмжиж Улаанбаатар хотдох Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс дэмжиж оролцож байна. Тэгээд бэлэгдлийн гэж бид төрүүлсэн. Үнэхээр бол өдрөө одчуу жил маань орхончууд эрдэмчүүд маш өндөр амжилттай сайхан жил болсон. Тэгээд гарч байгаа жилдээ мөн эрүүл энх сайн сайхан амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлэгдэж аймгийн нэгдсэн засал хийж байгаа. Тэгээд аймгийнхаа төлөөлөлтөд золголтоо хийгээд шишээ урлагийн цэм ийм онцлогтой. Тэгээд өдрөө одчуу онд Орхон аймаг маань төвхөндөө анх удаа гэсэн олон амжилтуудыг гаргасан. Нэг зүгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ирэхэд 16 онд 1.6 их найдын бүтээгдэхүүн борлуулж исэн байна манай аймаг. Одоо яг өдрөө одчуу онд бол 2.6 их найд баг нэг их найдаар өссөн байгаас энэгээр баялаг бүтээгчдийнхаа бүтээсэн хөрөнгөөр бас бид хөрөнгө оруулалтуудыг аль болохоор оновчтой хийх хичээж байна. Тэгээд импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр маань 150 сая цэвэр ашигтай ажиллаа буцаад өгөөж. Түүхэнд анх удаа орхончууд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 280 хүүхдийн цэцэрлэг барьцчлалтанд өглөө 240 хүүхдээ. Тэгэд энэ бүгдийн үр дүнд аймаг маань эдийн засгийн өрсөлдөх чадвар, хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлсэн. Бүх салбартаа тэргүүлсэн ийм сайхан он жил өнгөрч байна. Тэгээд гарч байгаа ондоо энэ завшааныг ашиглаад орхончууд эрдэмтчүүд маань илгээр анги амлан төрлөөрөө төвшин амлан гол нь аз жаргалтай хүссэн сансан бүхэн амжилтандаа хүрсэн ийм сайхан жил гараасаа гэж ерөөё та бүхэнд сайн сайхныг хүсье. Одоо гарчуу шоронгохоо жилдээ илгээрээ амлан төрлөөрөө төвшин амлан нөөцсөн цагаан өсөлтөд хийж байгаа үлдэтэй өрөөлөг Эрдэнэт Улаанбаатар хот болон бусад аймаг гадаад орнд амьдарч байгаа сурж байгаа мөн ахмадууд амьдрал сурж байгаа ахмадуудынхаа өмнөөс хүрэж байгаад таатай байна. За энэ жилээс Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн засгийн хамтын газраас энэ нэгдсэн золголтыг Улаанбаатар хотын бусад аймагт байгаа ахмадуудаа бас авчирч энэ төрлөх хэр бүтээн байгуулсан Эрдэнэт хот тийм ээ Эрдэнэт энэ нутгийн төлөөлөлт авчирч золголтыг хийж гэсэн шийдвэрийг гаргасан байлаа. За энэ өрөөнд бол бид бас хамтран зохион байгуулсандаа бол таатай байна. Тэгээд Улаанбаатар хотоос болон бусад аймагуудаас ахмадууд маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд урьдчилан золгох энэ сайхан боломж байна. Аймагт маань энэ жил тохиож байгаа. Тэгээд нийт эрдэмтчүүдтэй сайн сайхан эрүүл хамгийн сайхан хүсээрээ. За би та бүгдэд баярлж байна. Би одоо 2-3 жил эндээс яаж байна. Тэгээд одоо үнэндээ баярлж байна. Ийм сайхан үйл ажиллагаанд оруулж байгаа хамгаалсан газар засал дарга орон нутгийн ард түмэн бүгд баярлж байгаагаа хэлээ та юм. Сэтгэл ус сайхан байна уу? Анхнаадаа энд 3 жил орж байгаа. Ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад нь та ард түмэнд маш баярлж байна. За эрдэмтчүүдээ бас энэ жилийг одоо Аз хамаартай байгаараа гэж нэслэхэд төвшөлтэй. Эрдэнэт одоо энэ жилдээ Аз хамаартай эрүүлэг сайн сайхан байна гэж байна. За баярлалаа. Энэ золголтыг сайхан болж байна. Хамгийн гол нь одоо эрдэмтэд анх одоо давхар байшин байхгүй, төмөр зам байхгүй, засвал зам байхгүй бид ажиллаж байлаа. Одоо энэ ажиллаж байгаа энэ сууж байгаа ус цөм анхны сургуулийн багш анхны цэцэрлэгийн эрхэд гэр цэцэрлэгтэй байсан.
гэрэл зэсгэлтэй байсан. За бид нь бол зочид буудалж байхгүй, гуанзч байхгүй ийм тохиолдолд Эрдэнэтийг байгуулсан. Энэ үе одоо их сайхан үе санагдаж байна. Өнөөдөр сайхан болжээ. Гэтэ Эрдэнэт бол дэлхийн 15 өдрийн нэг гэж бидэнд хатуу даалгавар өгч төөрөөнө Цэдэн Балдарга явуулж ирсэн л дээ. Бидэнд их зүтгэсэн. За энэ дээр бол зөвлөл бод улсын алдарт барилгагч Антон Васильев Чекашов гэсэн даргатай барилгагчид их үүрэг гүйцэтгсэн. Мөн цэргийн барилгагчид Монгол, Оросын хамтарч ажилласан. Ингэж Монголын ард түмний өмнө энэ сайхан үйлдвэрийг барьсан юм аа. За тэгэхээр эрдэнэчүүдээ энэ хаажилд сайхан байхын хамгийн сайхан өрөөлөг өргөн дэвшүүлье. За эрхэм үзэгчдээ Орхон аймгийн маань иргэдийн нэгдсэн залгуулт одоо энэ дээрээ дөндөрлөж байна. За ингээд хангар спорт ордонд бол эрдэнэтчүүдийн маань азар бол ахмадууд маань одоо хүрэлцэн ирж одоо 3-4 цагийн турш одоо золгож за лам нар маань бол одоо ном айлдаж за мөн одоо самын бүжиг гэх урлаг соёлын одоо шашин урлагийн юм номерууд одоо төсөл төгөлдөр болж өндөрлөө. Ингээд анхаарал хандуул бидэнтэй суусан эцэгч та бүхэнд баярлалаа.